Өнөөдөр нэг жижигхэн бүтээлийн тухай ярина. Тэгэхээр энэ бол ер нь лавл манад байгаа хамгийн жижиг ном. Энэ 10 гаруй жилийн өмнө баг 20 жилийн ч өмнө мэдхгүй. Бид нэг улсын номын сан дээр эрдмийн зөвлөлийн гишүүн гэдэг хэдэн хүн байдаг байсан. Тэгээд нэг өдөр одоо юу болсон юм мэдэхгүй. За гишүүн болгон нэг эсвэл 2-3 удаа нийлээд нэг чухал юмнуудыг одоо бүртгэнэ, сайн судалнаа. Тэгээд энэ дэлхийн өвд оруулнаа, тэрэн дэвшүүлнэ гэдэг ийм ажил өрнөсөн. Тэгээд надад энэ жижиг ном оногдлоо. Тэгээд би одоо яаж хийдэг вүлээ л гэж бодлоо. Тэр жижиг ном одоо энд байна хамгийн дээдлэлд байгаа энэ үтэй тэр дунд бас байна. Тэгэхээр энэ бол манай даавар шатгалж байсан шагжуун бичсэн сахиус шиг ном байгаа. Тэгээд надад оногдсон баха бодоход би бол их биш тэр номын санд ирсэн түүх мөхийг мэдчихсэн учраас тэгээд энэ жижиг юмыг нэг бярмуутай хүн тааруулсан ч гэж магадгүй шүү дээ. Ийм юм. Тэгэлэр эн чинь бол одоо энэ доотлол бол жинхэнэ хэмжээгээр нь тавиад байна. Энд чи одоогийн энэ нэрийн хуудас стандарт картнуудаас жижиг. Нэг жүдэнсний нүүршил юм байна. Ерөөсөө нэг тал нь 5 см, нэг нь арай 5 хүрдэг. Тийм. Энэ жаахан босоод дөрүүлж юм байна. Тэгээ энэ шагжгаа гэдэг гайхамшигтай эрдэмтэн штэ манай Монголын одоо хамгийн чухал ажлуудыг судар хүчийн хүрээлэнд хийжсэн өвгөн эрдэмтэн их сайн төвдөж гандангийн одоо тэр олон мянган хуурга дотроос анги дамбаар гарч байсан гэдэг их гэвш Монгол төвд хэл бол нэвтрхий мэддэг. Бас яг манж мэддэг байсан болтой юм лээ. За баг хятад санскритийг ч гэсэн ойр зур гадарлах байсан баха. Тэр үеийн хөгжүүлч нь даруухан маш их эрдэмтэн штэ. Тэр чинь Монгол улсаас одоо гарын 5 тоолох хэдэн хүнээр судар хүчийн хүрээлэнгийн анхны хүн болгосон штэ. Тэрний нэгэн шагжгаа. Тэгээд шагжгаа бол тэр том олон орчуулга хийсэн судар хүчийн хүрээлэнд тэгээд энэ Монгол хүчгийн толийг одоо журамлаж жиглэх талаар хамгийн гавьяатай ажлыг хийсэн хүн шүү дээ. Энэ цагаан толгоон дистаранд оруулаад, долоон гişгийн дараалд оруулаад жагсаасан анхны толийг бол Монгол туурхтнаас хамгийн түрүүн хийсэн хүн. Зүгээр яг 21 тайлбар тол бол нэг 12 толгоон индекстэй байсан нэг 9 тооцох юм бол шагжгаа бол одоо боловсон тол бичгийн анхныхыг бий болгож Монгол Үсгийн дүрмийн хууль зүг нээж их гавьяатай ажил хийсэн хүн. Тэр нүсрэх ажил хийжсэн. Тэрнийхээ хажуугаар хувийн одоо авьяас бэлгэрэ гэдэг юм уу, сонирхлоороо гэдэг юм уу ийм маш жижиг хэмжээнд том номыг бичих удаа дараагийн оролдлого хийсэн шиг байна. Шагжгаан шавнар бол одоо бас сонин дурвсамжууд бичсэн байдаг. Шагжгаа одоо богдгэгэнд ийм жижиг ном бичиж өргөөд нэлээд шан хөлс улсын эмгэн лайчгах шиг. За тэгээ манай хоёр ч өвгөн багш бол яг шагжгаан тулсан шавнар байсан. Миний багш нар. Тэгээд шагжгагч тэр гэрийнхэн тооныг бүтээж ягаад өрхөндөө жижигхэн цоорхоо гаргаад тэгээд тэр нарны гэрлийг бичих одоо өврийн мод юм уу ширээнийхээ тавцангийн яг одоо нэг алга дарам зайд тусгаад тэр хурц гэрэлд оруулал жижиг цаасанд одоо хамгийн нарийн үзүүртэй үзгээр бичдэг байсан гинлээ гэж одоо манай багш нар надад ярьж ирсэн л да. Тэр ажлынх нь нэг одоо ганцхан дурсгал үлдсэн. Энийг манай даавагш бол удаан жил хадгалж байгаад 80-аад оны ихэр Монгол улсын номын санд одоогийн ховор хуучин номын үсгэлэнгийн ихний хөвлөр тийм номынхаа дээжээс нэг өрөөнд сонин сайхан номнуудаа тавиад нэг үзэсгэлэн
байнгын юмтай болъё гэж Номын сангийн дарга багш дээр очиж тэгээ та жаахан зөвлөлт туслаач юу тавиул дээр өнтрий. Тэр үед багш бол та нар их сайн ажил санаач хийсэн байна. Би одоо чадлаараа дэмжье. Та нар одоо том сайхан судар ном ихтэй юм чинь тэрнээсээ одоо шилдэг юмнуудаас гарга тавь. За тэгээд танад ховор байж магадгүй би бол нэг ганц хоёр жижиг юм нэмэрлэе гэж. Өөсөө тийм яриа өрнөд тэгээ багш бол Номын санд 2-3 жижигхэн дурсгал бэлгэлсэн юм байна. Тэгээд тэр дурсгалууд дотор энэ орсон. Тэгээд энийг бол одоо тэр үеийн Номын сангийн дарга байсан цагаачгүй одоо нэг Оросд хэвсэн Монгол номын цомрлог гэдэг ном дотор одоо дамжсарангуй бэлгэлсэн тэрийг бичсэн байгаа. Тэрийг би энэ бичлэгийн дотороо бүгдийг жагсаага тавьсан байна. Тэгэхээр энэ бол шагжгаа ардт нь биеэр Монгол бичгээр ногоон дарих гэж бичсэн. Тэгэхээр тэр багш бараг ногоон дарих л гэж ярьж бодож исэн байх. Бүх хүн тэгж бодсон. Номын санд бол одоо намайг энийг бичих хүртэл бол ногоон дарих гэдэг нэрээр байсан. Тэгээ би одоо энийг яаж ногоон дарихыг бичсэн гэд тодруулж одоо тойруулж бас жаахан юм хэлэх хэрэгтэй шүү дээ. Нэг одоо жаахан нягт нямба бичиж тэр дэлхийн соёлын өвд оруулах гэж байгаа юм чинь. Тэгээ одоо энэ дээр бол надад сүүлийн компьютер техник зүйрлэшгүй их тос үзүүлсэн. Ягаад гэвэл энэ жижигний чинь ямар ч том тодруулдаг шил бариад уншихад бол маш бэрхшээлтэй. Олигтой уншигдахгүй. Тэгэхээр би энийг одоо тэр үед л Номын санд байсан хамгийн сайн аппаратаар хамгийн ойроос авахуулаад тэгээ компьютерт оруулаад томруулсан. Тэгэхээр бол бас ч гэж яах вэ? Овоо уншиж боломоор царайтай болсон. Тэгэхээр нөгөө ногоон дарихтай тулгаад байсан. Тэгээ тулгсан чинь зэрэг энэ талаа өнгөрөөд энэ одоо эн чинь улаан шунх хар бих, улаан шунх хар бих, улаан шунхаар бичиж дууссан юм. Тэгэхээр энэ хар бихээр дуусах үед ногоон дарих дууссан. Тэгээ цааш нь харсан чинь цагаан дарих ус гараад ирсэн. Тэгэхээр эн чинь ногоон цагаан хоёр дарихыг багтааж бичээд ганцхан ногоон дарих гээд нэр тавьчихсан байгаа байхгүй. Тэгэхээр манай тэр өтгөс өвгд бол маш одоо даруу их одоо сонин байжээ. Үндэ бол ийм жижиг юмн дээр хоёр ном бичснийхаа нэгээр нь бичдэг чинь бол одоо их сонин зан юм а. Тэр их одоо хүн хэлхийн аргагүй шүү дээ. Тэр нажиг өнгөр юм бол хөл би чинь хоёулангийн багтаацсан гэл одоо ашгарна шүү дээ. Тэхгүй. Тэгээ ганцхан ногоон дарихаараа л марчихсан. Ингээд үлдсэн байхгүй. Тэглэр би энэ нэг одоо ногоон дарих цагаан дарих гэж бэлтгэлтэй биш, хоёр дарих бэлтгэлтэй биш. Тэгээд энэ сахиусан дарих гэдэг нэрийг санаачилж өгсөн юм байна. Ягаад гэвэл эн чинь тэр гоо сахиус одоо дөрвөлжин жижигхэн гундал зүйддэг шүү дээ. Бурхантай ийм сахиустай хүн одоо ч манай өвгдөөс ардуу дотор байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гуун дотор хийхээр зориулээ бичсэн шиг байна. Тэгээд хоёр дарихыг бүгдийг багтаага биччихсэн. Тэгээ энэ шүтэнсний хайрцагны нүүрэн дээр чинь одоо түм орчим үг үсэг цэг тэмдэг орцсон байна. Яг тоолохоор. Би бол нөгөө компьютер дээр ногоон дарихаа тулгаад мэдчихлээ. Дараа нь цагаан дарихаа тулгаад мэдчихлээ. Ингээд хоёр цагаан дарихынхаа нөгөө судар хөвлөрөө бас жаахан тулгасан. Тэр чинь цагаан дарих ногоон дарихын төвд хөвлөрөө чинь бас жаахан зөрөөтэй байдаг байхгүй юу? Зарим үг зөрдөг. Тэгэхээр аль хөвлөрийг хуулсан байна уу гэдгийг үзээд байсан чинь их хүрээний цогчин уншлагын одоо юм утгарын судар байдаг. Тэрнээс хуулсан мэдэгдсэн. Тэгэхээр нөгөө судар олоод авсан юм чинь тэр том судар дээр тоолохоор бол их биш. Тэр чинь хэдэн цэг тэмдэг шат үг үсэг багтсан
бүтэн орсон байгаа. Тэгэхээр энэ дээр тэр түм орчим үг үсгийн тооцоог бол бүрэн тодорхой бичсэн байгаа. Одоо тэрнийг зарим хэсгийг сонирхуулж хэлж болно л доо. Тэгээ бараг жижиг сажиг алдаа бас гарсан байна хөрх 1-2 удаа. Тэгээ тэр чинь тэр үг хасах тэмдэг, оронд нь оруулах тэмдэг энэ тэр тэгээд гээсэн үгээ доор нь ганц нэг үг оруулсан ч байх шиг тийм юмнууд байна лээ. Тэгээд энэ дээр бол яг нарийн хэлэх юм бол 62 бадаг шүлэг, 250 шад мөр, 5718 үсгийн тэмдэгт, 2510 цэг шад, бүхэлдээ бол 8228 зүйлийг багтаасан байна. Тэгэхээр энэ дотор чинь бид бол тийм жижигхэн цаасан дээр тэр түмэн цэг тавьж гисэн хэцүү шүү дээ. Тэр чинь бараг 80 хэдэн мөрөөр бичсэн байгаа шүү дээ. Энэ чинь хүний гар нүд гүйцэж бичихэд их хэцүү. Энэ ч бол энгийн зүйлээр хийсэн шүү дээ. Одоо бол их нарийн урдчууд бол тийм томруулсан аргаар одоо үсэн дээр юм хийж ин зурж ин шиг үсний ширхтэн дээр тэр бол тусгай багаж ашигладаг шиг байна. Энгийн нүдээр энгийн гараар хийх аргагүй. Энэ шагжгаа бол яг төвдийн сав үсэг гэдэг бас татлан бичдэг үсэг нь биш шүү дээ. Яг тодорхой үсгээр нь бичсэн. Ийм онцлогтой. Тэгэхээр энэ бол одоо хүний ур ухаан гар нүдийн гайхамшигыг үзүүлсэн дурсгал болно. Бас тэр нэг жижиг 1-2 ном багтааснаас илүү гэж хэлэхэд одоо бүрэн болно гэж би бодож байна. За энэ номыг одоо ерөнхийд нь ингээд харахад бол уншигдахгүй болохоор улсууд манай үзэсгэлэнгийнхэн номын сангийнхэн бол нэг юм томруулдаг шилийн тэр хажууд нь тавиад байдаг л да. Тэгээд тэр бас болж л байгаа. Ямар ч байсан нэг жижигхэн чухал ном байна гэж мэднэ. Гэхдээ энийг бүрэн сайн харуулъя гэвэл тэр багтаасан номыг нь одоо ийм маягаар тавиач гэж би номын сангийнханд хэлээд энэ номын одоо энэ баярлахыг төвд фонд хариуцж яхад гаргаж өгсөн. Ягаад гэвэл энэ чогчин уншлагын төвд бар бол номын санд зүгээр өдөө олон байгаа дардсаар. Тэгэхээр 2% гаргах хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө 10 өвөрт нь бичдэг учраас 2%-аас гаргахаар ийм 14 нүүр ийм урт барын судар шүү дээ. Тэгэхээр ингэж байрлуулж үзүүлээч та нар тэр дотроо гэж би хэлсэн. Одоо болтол анхаарахгүй тэр талбай нь хүрдэг юм уу хаашаа юм ингэж тавих юм бол тэгээд ямар ч хүн үзсэн хүүхэд харсан энэ их номыг чи энэ дотор багтаага бичсэн юм шүү гэж хэлвэл хинч энэ чинь гайхамшигтай ажил байна гэж мэднэ шүү дээ. Тиймгүй энэ ганцхан жижигхэнний нүцгэн тавьчихлаар чинь за нэг л жижигхэн ном л тавьж биччихэл гэж харахаас биш юу багтаасныг шууд хүн ухаарахгүй гэж би гэж бодож байгаа. За тэгээд энийг дан судруудыг үзүүлэх юм бол энэ ч одоо тийм жижигхэн цаасан дээр багтахад хэцүү шүү дээ. Энэ ч одоо иймээр харагдаж бас энэ чи жижигч байгаа хэлбэр шүү дээ. Ийм нэг сонин ном байгаа. Тэгээд энийг бол би одоо тэр даалгавар оногдсон үед чадлынхаа хэрээр л бичсэн юм байгаа гун. Тэгээд ямар ч байсан тэр бүс нутгийн өвөр бол бүртгэгдээд ирсэн. Одоо бол хинч мэдэж үзэж чадах хэмжээнд хүрсэн ийм ажил болсон гэж бодож байна. Зүгээр энэ дээр одоо тодруулаад яриад байвал нэлээд юм бас бичсэн байгаа маа. За тэр болгоныг ярихад та нарт төвөгтэй, уйтгартай болох үстэй. Зүгээр жишээлх юм бол төвдийн энэ чинь уншлагын нөгөө үеийнхээ бичдэг шүлэг штэ. Тэр даригч цээжтэй улсууд одоо бидний доторч байж магадгүй. Тэгээд нэг мөрөнд өгтөл 4 шатыг бүтэн багтаасан. Нэг шүлэг багтсан байна. Тэр чинь 5 сая төгрөхгүй зай штэ. Тэр
Энэ дурсгал маань бас хөөхөн хүрээтэй. Энэ хүрээнээсээ доч хэмжээнд тэрийг би тавьсан байгаа. Цаасных нь Зузаан эмгэнийг одоо тухайн үед л архив хэрэгжилжсэн хамгийн сайн цаас хэмждэг багж ацирж тэр хэмжижсэн шүү. Тэгээд жин мэнгийн бүгдийг тавьсан байгаа. Тэр дөрвөн шат багтаасан мөрийн тоо үсэг энтрийг гайлгилсан. Тэгээд би тэр бүтэн төвд Монгол юу латин гайлаг төвд сав үсгээр одоо компьютерээр бичиж үзсэн. Тэгээд компьютероор биччихэд шахаад энэ цаасны хэмжээнд ацрахад бол нөгөө өсгөөч чинь зодолдоод бие биен дээрээ мордоод хүн унших юм гарахгүй мэл. Тийм мөрхөө жишээгээр уг шатлынхаа хэрээр тодруулсан. Тэгээд энэ бичсэн зүйл бол хэвлэгдсэн учраас хүмүүс үзэж болно. Тэр тааханд би сонирхолж байгаа нь бол одоо энэ тэгж судартаа толгосон тэгж компьютероор өөрж үзсэн энэ гэдэг бол бичээгүй. Зүгээр ер нь бол баг бичсэн ч болох юм байгаа. Тэр яаж наривчилсан арга нь гэсэн үг шүү дээ. За иймэрхүү маягаар одоо энэ нэг тодорхой жижиг үеийг бол бичсэн, тодруулсан товч түүхийг л яри. Яг дэлгэрэнгүй үзье гэсэн хүн бол энэ бас хэвлэлсэн одоо дахиад хэвлэх шиг байна. Тэр юмнаас үзэж болох байхаа. За иймэрхүү маягаар би энэ чухал дурсгалыг тодруулснаа товч яри. Та бүхэн анхаарсан талархлаа.